Нэг өдөр өөдөнд чинь бүх амтны дээд оршихуу бардам зангийн төөл болсон лөө. Чиний мэйд болъё гэд хүрээд ирүүлээ яах вэ? Манай гол дүр Кобаяши жирийн л нэг компани ажилтан өмнөх өдөр нь тасарчлаа аваад маргааш нь шатаж өгч байгаа юм явж гин. Гэтэл луу ирээд мэйд чинь болъё молъё гэд Кобаяши дотроо химбэ ярдим үү? Намайг идэх болов косплей юу гэж бодсны эцэцүүд гэж дүгнжээ. Энэ луу охин бол Торо. Өчтөр Госто Кобаяшитэй таарад Кобаяши Торо хамт амьдрахыг урьсан байна. Тасарсан Кобаяши өчтөрийн явдлаа огт санахгүй зүүд гэж бодон боцоор Торо хичнээн тослох нь олъё төлбөр авахгүй хүснэг чинь хийн гэсэн ч зөвшөөрсөнгүй. Торо олон гойсны эцэд бууж өгөөд нулимстай нүдтэй явах гэтэл Кобаяшид үнэхээр бодим шиг санагдаад эхэллээ. Тэгээд гинт ажлынхан цагийн төгснийг хараад Торо хүргэж өгөхийг гуйдаг. Энэ өдрөөс хойш Кобаяши луу мэйдтэй болов. За мэд гэдэг бол гэр цэвэрлэн, ховц угаан, хоол хийн, ресепшн хийн. Гэтэл Торо зүгээр замдаа тарсан мэд кафений ховц цэмцүүд гэр цэвэрлэхдээ бүх тавилга нь юучгүй алга болгоод гэхдээ яхан буцаад шиттэлтэй. Ховц угаахтаа ам дотроо угааж хоол ихтэй өөрийнхөө сүлийг өргөжээ. Кобаяши сүлийн итгэхгүй гэсэн Торо өөрийнхөө сүлийг идэж буцаа оргуулцдаг нас. Мэд Торо сурах зүйл их байна. Эхлээд Торо Кобаяшигийн дургуй зүйлийг асуудаг. Яагаад гэвэл Торогийн мэддэг луунууд нь дуртай зүйлээ хэлээд алуулсан гэжээ. Харин Торо өөрөө шаргуу өндгөн дургуй. Яагаад гэвэл найз нь шаргуу өндгөн цохилж өгсөн гэж байгаа. Торо Кобаяшигийн мэд болсон шалтгаан нь Кобаяши Торо тослсон гэдэг. Тиймээс ачийг хариулахыг хүсжээ. Торогийн аав ээж нь ямар ч дорд тэнэх хүн байсан ч тослвол ачийн заавал хариул гэж хүмүүжүүлсэн юм байна. Ингээд Торо Кобаяшигийн гэрийн харууллаа. Кобаяши ажилдаа явахаас өмнө Торо дутс хариуцахыг цагдаг. Явсаа гоор нь Торо харуулад юу хийдэг болохыг Фафнер гэх нөхрөөс залгаад асуудал. Ал бүгдийн ностог гээл тэгдیں۔ Эвгүй нөхөр алтай. За тэгтэл тэхэстэй гэсэн шиг Торо гэрийн харуул болонгот л гэрт нь холгож ирвэ. Торо хөөгөл явууллаа. Маргааш нь Кобаяши ажлын ганц хамтрагч болох Такиятай ухааралжээ. Тэгсэн Торо бүр хардаж өгөх нь. Кобаяши Торо комбатны хөвгтөж танилцуулаад гурлаа уушин газар арваа. Яж яхад Кобаяши согтчоор үнэн агсан. Харин Такия гээд нөхөр улаан отаку юмсанжээ. Манай ир согтчоор амар яран хэлнэ. Шууд л Торо жинхэнэ мэйд биш, косплей шиг харагддаг гэд ярьж иржсэн аа. Чи ер нь мэйд юм бол мэйд шиг л вэ. Хувцаа тайл гэж ас. Тэгснэ. Нуугач ичгнүүртэй бол олигтой ичч гэж яах шиг. Ийн харих болоод Кобаяши тасарсан Торо лууалч хүртэл Такия гайхчихснаа мангар тайван. За хэтэрхий их уусан л гэж бодъё гэд мэдсэн ч нууц болгон үлдээлээ. Өглөө нь Торо Кобаяшигээ угаасаа уцыг хатааж агаад биеийн хэрийн долоох гэж үзнэ. Тороч нь бүр янз бүрийн шид ашигладаг. Нэгт харах, ялгах, өөрийгөө үл үзэгдэж болгох, амандаа ховц угаах гээл. Бас энэ өмсөж байгаа ховц нь өөрийнх нь хайрс. Кобаяши хөөрхий Торо ганц ховцтой болохоор шинэ ховц бэлгэнд өгдөг. Ямар ч тач удаад Кобаяши Торо цэвэрхэн байх талаар судал гэж захиад ажилдаа явлаа. Явсаа гурван Торо том өмд хэллуугаас Кобаяшигийн цэвэрхэн байх гэдэг нь ямар утгатай болохыг асуудаг. Том өмд хариуд нь ариун модонд луунууд хортой шүүдэрээ зодог доо. Хэдий мод сахиус нэнгэрийн хүчээр ариусгагддаг ч шүүдний ормон үлдсэн нь ямар нэг хараал энтер үлдсэн юм шиг санагддаг та. Тэрийг хэлж байгаа хаа. Гэт ерөнхийдөө бол хүмүүс хувцаа долоодаг болохоор хувцаа угаахтаа битгий долоо л гэдэг шиг байгаа. Хэдий цэвэрхэн болох ч гэсэн долоосон гэдэг уулмөр үлдэн маягийн. За тэгээд угаасаа хувцаа хатаах гэсэн бороо орчиж таарад Торо юу ч хөө тэнгэр зэлмэлж архилаа. Харин энийг жижиг охин олж хараад олчлоо гэж хэлдэг. Нэг өдөр гэртээ сайхан амарч итэл Торог олчлоо гэдсэн жижиг охин чинь хурч ирээд Торогоос сал Торог эргүүлсэн гэр бүл сүйтгэгч гээл тэгдэв. Энэ үед Торо орж ирснээр Кобаяши руу намайг хуурна гинэ гэд уралж идэг өстэй. Энэ жижигнээ бол Канна. Торогийн найз. Торог алга болсон гэд хайж ирсэн ч ямар ч хүчгүй болоод буцаж чадахгүй гэдэг. Угаасаа нөгөө ертөнд тоглоом шоглоом хийгээд гэрээсээ хөгцсөн нөхөр юм байна. Үүнийг мэдсэн Кобаяши Канна гэрт нь амьдрахыг зөвшөөрлөө. Ингээд бяцхан Канна Кобаяши Торогоор өнөөдрөөс хамт амьдрахаар болдог. Канна захилгаан луу болохоор тогонд өөрийгөө зэниглээл хүчнэ. Үнэн амар. Бас хүүхдийн болохоор гадаагаар тоглохыг хүсдэг. Торо Каннатай тоглохоор олж хөнгөө цэлгэр тал газарт иржээ. Харин манай хоёрын тоглоом гэсэн чинь бараг биений алхах. Кобаяши хүн шиг тоглооч гэсэн чинь хүн шиг л тоглож шít гэж явдیں۔ Нөгөө ертөнцийн бүх хүмүүс ингэж чаддаг гинэ. Тэгснэ. За тэгвэл Кобаяши шиг бай гэсэн чинь ёо норо ядраад байна. Ёо гэдэг гэж байгаа. Торо Кобаяши цүүлээ идүүлэх гээд өөрийнхөө сүлтэй каре хийж өгчээ. Кобаяши хараа шууд мэдчихэв. Дараа нь Торо нэг үлгэр уншснаа. Кобаяши намайг хоол хийж дос логч шагааж болохгүй шүү гэд бас л зүйлээрээ хоолж өгчийдэг. За ямартайч Кобаяшиг ажилдаа явсаагаар Торо Каннад хүний нийгмийг танилцуулаад явжин. Дүүжин даажин агаарын мангастай толтохтой ашиглана гээл. Олон газар үзэж Канна энэ ертөнцийн амар амгалан мэдэрдэг.
Канаг ирснээс хойш гурвал амьдрахад гэрэн хэтэрхий жижигдэг болжээ. Тэгээ том газар руу нүүхээр олон газар үзэж эцэст нь дээврийн хэсэгт нь гарч болдог байр нь нүүж ирэхээр боллоо. Ингээд нүүх ажиллагаа эхэллээ. Кобаяши Торогийн гэр цэвэрлж байгааг нь хараад Торог цэвэрч гэж бодоод асуудал усанд орох дуртай, шүдээ угаах дуртай гэж байна. Гэхдээ Кобаяшитай уулзахаас өмнө агууд ууланд эсвэл тэнгэртгээд луу амьдарч болох газар амьдарч исэн ч гадаа амьдрал халтар болдог жамтай. Харин тэр үед луунууд бие биенээ долоолцдог гиндэ. Ийм цэвэрч Торо Кобаяшиг загнаж арлаа. Хувцаа ил шидчихдэг. Уусан певныхаа хогийг хайдаггүй гээл. Тэгсэн Кобаяши Торог өөрт нь обсесс гэдгийг мэддэм болохоор чамайг цэвэрлж өгөхөд би маш их баярлдаг. Тэгээд замбрааг болчтیں۔ гэж хэлээд Торог тэр хүнэндээ болгочихж байгаамаа. Ингээд цэвэрлэгээ дуусч эд зүйлээ баглах цаг ирлээ. Тэгсэн Кана Тороыг Кобаяшигийн багийнхны альбомыг олоод үзээ суучин. Кобаяши "Болохгүй юу хийгээд байгаа юм?" гэснээр өөрөө хуучин мангааг олоод уншаа сууцтیں۔ Ямар ч тач бүх бэлтгэлээ хангаж шинэ байрандаа нүүж ирээд Торо Кана хоёр өөр ингэсэн өрөөтэй боллоо. Нүүж ирсэн байрныханд хөршүүд амир чимээ гаргадаг нөхдүүд ээжээ. Торо хөршүүд рүү орж чимээг байхыг сануулахаар эхний айл руу орлоо. Тэгэл хажуу хөршийнхэн гарч байгаа чимээ нь хоол их чимээ гэдэг. Дараа нөгөө хажуу хөршөөс асуудал угаасаа хоол хөгжим тоглолдог дуулдаг гар ээжээ. Юу тач чимээг байхыг хэлээд дээд хөршөөгөө ортол ажиллаа хийж исэн гэдэг. За ингээд бүгдс нь сануулаад ашгүй чимээг боллоо гэсэн нөгөө гурван өршөнд хоорондоо хэрэлдээ зогсчихдаг. Торо дотроо хүмүүс угаасаа нэг алдаага дахин гаргадаг. Ер нь алчи гэж сарваага далайх үед Кобаяши гарч ирээд эвтэйхнэр чимээтэй байх уу ямармаар үе хоорондоо тохиролцоод хуваар гарчвал асуудал шийдэх чиндээ гэд эвтэй нартай асуудлыг шийдвэрлэлээ. Нэг өдөр Кобаяши, Такия, Тору, Кана дөрөвдөр нэмэгдээд Торогийн луу найзууд ирж бөөнөрө хаврын баяр тэмдэглэхээр аллаа. Тэгсэн Торогийн найз нөгөө уцаар ярьдаг Фафнер гэдэг эвгүй нөхөр чинь луу төрөхтэйгээр чинь. Энэ гар угаасаа л эртнээс агууд өөрийн эрдэнэсээ хамгаалж хүмүүсийг үзэн ядаж ирсэн хараалын луу болж таардаг. Араас нь том мөмт иржээ. За ингээд парти эхэлтэл Фафнерс тоглоом сонирхолтой санагдаж энэ өдрөөс хойш тоглоом нь донцсон байдаг юм. Харин Кобаяши том өмд хоёр Торогийн талаар ярьж байна. Торо Кобаяшитай уулзнаас хойш нүүрэнд нь инээмсэглэл тодорхой нэхэсч Кобаяши ч бас нөгөө л нэг өдөртөө амьдрал нь өнгө нэмж орсон Торо талархтгаа хэлдэг. За тэгээд угацааг ирлээ. Том өмд архи гэж сонсвол шууд царай нь хорчдөг. Өмнө нь энэ гарчинд бурхан байжгаад өөрт нь атаархсныг бурхан архинд нь хараал хийгээд бурханы судлаасаа огцорсон байжээ. Парти эд дунд орж Кобаяши тасарчлаа. Тэгээд Фафнерийг "Зарц ийм бэдгүй" гэж зохиж өгч гин. Тэгтэл Такия "Өнөө энэ зарц угаасаа ийм царайлаг чөтгөрлөг байдیں" гэсэн Фафнер намаа бити хөдөлгөөдөө тоглож чадахгүй байна. Кана сургуулийн сурагчдыг хараад өдөр болгон балкон дээр харж зогсдог болжээ. Энэ Кобаяши Канаг сургуульд элсүүлэхээр олж цагаас сурагчдын хэрэгсэл авахар гарлаа. Тэгээд бичих хэрэгтэрчл Кана хөөхөн биш гэд нэг л дургүй агаад байна. Тэгээд хөөхөн хэрэгсэлтэй газар хайж явсаар алдартай дэлгүүрт иржээ. Кана тэмдэгний талаар асуудал Торо өмнөөс нь "Наа чин болдо тэмдэг тавьдаг хэрэгсэл өөрийн өмч хийж мэдгэдэхийн тулд" гэснэ. "Намайг тамгаал" гэд хувцас талиа эхэлтیں۔ За ямартай ч хэрэгтэй зүйлсээ авч дараа нь зүг авахар ирлээ. Кана улааныг сонготол Торо "Аргагүй л Кана хүний цэсийг хөөс орсон хараалын айтемны өнгөтэйг сонгосон байна" гээл. Бас энэ сурагчийн цүхэн амар үнэтэй. Кобаяши үнэтэйг мэдхгүй жоохон гайхтал. Тэрийг анзаарсан Кана цүхэндээ зүгчээс ооцроо буцаагаад сэмэрхэн тавьчихдаг. Сургуулийн бэлтгэлээ хангасан Кана тэр хүн тэндээ баярлаастай. Арай нөгөө цүнхтэйгээ хүртэл унтжээваа гэж. Маргааш нь Кана сургуулийн анхныхаа өдрөө эртэл нэлийн хот болов. Та бадна, дож бал дээр хожино. Тэгтэл Сайкава гэд гэлтгсэн дохтой охин Канаг арай л ялгараад байна. Ийм хөөрхөн тэгснэ ялгараад таар чинь бүр уур хүрээ тэрч хамаар сангадаад ишт гэдیں۔ Уурлаад байна уу яагаад энэ одоо. Кана юу яриад байгааг нь ойлгохгүй ер нь л эвгүй юм болох гээд ингээд болчдөг. Тэгсэн Сайкава "Чамайг уйлуулъя гэж бодоогүй штэ. Маа чихэр" гэд аргаддаг. Энэ бүгдийг Торо холоос ажиглаа л үжин. Тэгээд Канад "Аргагүй л Кана сайн жүжиглэж чадах юм аа. Би л байсан бол Сайкаваг бүр нисгэчихгүй юу" гин. Тэр яриа Кобаяши Канагийн авахыг хүссэн цүнхний осрыг бэлгэлжээ. Кобаяшигийн нүдэнд хормын доторх тоглоомын талбай сүрч манай луунууд бүгд ухаан алдсан байваа. Өмнөх өдөр нь Кана найзаагаа дагуулад гэртээ иртэл Сайкава уйлаад ижин. Юу болсон асуудал Кана Сайка хоёр тоглоомын талбай тоглож идэл дунд ангийн хүүхдүүд дож бал тоглож иш таарад нөгөө бөмбөг нь манай хоёр дээр нисч иртэл Сайкава "Жохон хүүхдүүд тоглож иш тэмт чинь жохон айтайхан тоглооч" гэсэн нөгөөдөл нь Сайкаваг "Яасан айгаад байгаа юм уу? Тэгвэл гэртээ ирэж бацаана" гэсэн чинь Сайкава уурандаа дож балаар өрсөлдөхөөр ирчваа. За тэгэл яаж том хүүхдүүдийг дийлэх вэ? Сайкава тэгэл үлжиж харин Кана луу найзуудаа дагуулж өрсөлдөхөөр алжээ. Маргааш нь луунуудын эсрэг дунд сургуулийн хүүхдүүд дож балаар өрсөлдөнө. Мэдээж аль нь ялах нь тодорхой биз. Дунд сургуулийн хүүхдүүд ялагдаад гэртээ харсан хойно манай луунууд хоорондоо тоглож эхлээд угаасаа луунуудын тоглоно гэж ямар л олиг байх вэ? Хормын дотор тоглоомын талбайд сүрсэн нэнэжээ. За мэдээж харсан хүний дурсамжийг устгаж ивдэрсэн бүх зүйлийг янзалж тавьдаг. Нэг өдөр Торо Кобаяшигийн ажил дээр нуцаар иржээ. Үл үзэгдэгч болоод гарч идэл Кобаяшигийн дарга нь мангар завангаар Кобаяшид өөрийнхөө ажлыг өгснөө хурдан хийгээч. Юугаа игээд удаад байгаа. Ажиллаа хийж чадахгүй. Яг одоо миний өгсөн ажлыг хийгээл.
Торо шууд уурандаа даргын явахт нь хөлийн дэгэт чинь удалгүй дарган дахиж ирснээр бас л өвөлж өглөө. Энэ удаа Торо ганц дэгэт биш сэтгэлийн амтлах хөлийн зөхөж унгасан байваа. Арай Кобаяши ажиллаад тарчаад гинтл Торо чи байгаас тээ. Та яаж мэдчихв? Юу нэрээ хэлсэн юм уу? Миний ажлыг үзэхээр ирсэн чи уйтартайгоос тээ. Гүй би Кобаяшиг илүү мэдмээр байсан. Гэт энэ орой манай хоёр цаанаа л нэг жаргалтай харагдана. Харин маргааш нь нөгөө дээрлэхөө бос чинь ажилласаа халагдчихэ. Торо хөөс цуглуулж явж байгаад Фафнертэй таардаг. Фафнер одооноос хэсэг хугацаанд хүний ертөнцид амьдрахаар болсон байна. Кобаяшин гэрт гуруулаа байдаг учраас суулан амьдрахаар боллоо. Даанч дараа өдөр нь мэдээгээр гарч ийн. Хит их мэдэгдээдсэн болохоор Торо Фафнерт амьдрах газар хайгаад Такиягийн дэрдэг. Такия зөвшөөрч манай хоёр шууд тоглоом тоглосоочлаа. Нэг өдөр Торо Кана хоёр телевизээр халбан мөрөөлгөдөг үзүүлбэр үзэж байна. Үүнийг хараад өөрөө чих гэсэн боловч хүчээр л мөрөөлгөж чаддгүй. Тэгэд Кобаяшигаас асуудал хэлбэний үзүүлбэр гин. Кобаяши өртөл чадаадсан болохоор манай хоёр сурах гэж үтсэн ч чаддгүй. Гэтэл Кана нэг бясалгалын ном олоод халбан мөрөөлгөж сурахын тулд номын дагуу бэлтгэл хийхээр боллоо. Өөр арал руу нис чачаад хүрхэрэнд доорсон. Чулуун дээр ганц хороо гараад тогтно. Олон бэлтгэл хийсний эцэст халбан мөрөөлгөж чадсангүй. Торо готрох үед Кобаяши элбий аргыг зааж өгдөг. Тэгээд аргыг сурчих юм бол хэн ч гэсэн чадна. Гэхдээ ганцхан Торо ил чаддаг зүйл зөндөө байгаа. Тиймээс битгий готор гэсэн Торо. Тэгвэл би тэрийгэ үзүүлье гэд гэрийн нураагч шүү. Тэгээд телевизээр элбийн нэвтрүүлгээ үзснэ. Энэ байна гэд үзүүлбэр дотор гараад ирчдэг нас. Өнөөдөр Сайкава Канна гэртээ уржээ. Гэрт нь мэйд байдаг болохоор Каннагч бас мэйдээ дагуулад иргэн. Тэгээд Кобаяшитай гурлаа очлоо. Гэл Сайкавагийн мэйд нь Кобаяши яг мөрөөддөг жинхэнэ классик мэйд. Кобаяши мэйдэнд дортоолгоор анх Торог мэйд бол гэж хэлсэн. Тэгсэн нөгөөх нь мэйд кафений мэйд болоод тэгэл Кобаяши Торог косплей гэдээсэн бож таардаг. Классик мэйд гэдэг бол яг л нөгөө анимууд дээр гардаг үсэндээ цагаан малгай зүүсэн, цагаан ормогчтой, хар плажтай, тийм баян айлуудын мэйд гэдэг да. Гэхдээ плажин заавал хар бах шаардлагагүй болохоор Сайкавагийн мэйд Кобаяши хоёр мангар сайн найзууд боллоо. Мэйд нь яг үндэ Сайкавагийн төрсөн их чинь. Энэ хооронд Канна Сайкаваар янз бүрийн тоглоом тоглодог. Дараа өдөр нь том өмд Кобаяшигийн дээрээд хүний ертөнцид амьдрах болсноо хэлвэ. Хинийдээ амьдрах байгаа юм бол гэсэн нэг шидний гэр бүлийн хөвгт чөтгөр дуудах тойрог зураад том өмд зүгээр сонирхлын төрөд очисон чинь яг чөтгөр дуудаж байгаа юм шиг болоод тэгээд амьдрах гэртээ болчдөг нас. Шидний гэр бүл болохоор том өмдийг зүгээр хүлээж авсан. Даанч чөтгөр дуудах шидэнд нь гараад ирсэн болохоор нөгөө дуудсан хөвгт нь чөтгөр гэж бодоод том өмд өөрийгөө чөтгөр ишгэж батлахтан туслахаар Кобаяшигийн дэрсэн байж. Тэгээд бөөнөрөө шидтний гэрт ирлээ. Араас нь том өмдийг дуудсан Шота ирдэг. Шота гэртээ ирэх болгондоо сандарч твдэд эдийн гин. Тэгээд том өмд төр сандралын арилгахын тулд хамт унтаж, хамт тасанд орох гэж үздэг гиндэ. За тэгээд гол асуудал Шота том өмдийг чөтгөр ишгэж батлах гэсэн боловч Шота луу дуудаж чадхаар их хүчтэй биш. Тиймээс боломжгүй гэдэг үүднээс луу гэдэгт нь ерөөсөө итгэдэггүй. Дээрээс нь баахан мөмө нагаадсан болохоор Шотаг өргөх гээд байна гэд бүр чөтгөрийн сака бис болчлоо. Бас Шотагийн аав нь Кобаяшитэй нэг компани хүн байжээ. Фафнер Такия хоёр хамт амьдраад бүр дасан зогтчиж хоолоо идэл шууд тоглоно. Такия Фафнерт үсний кондишнер авч өгөөл. Такиягийн зохиосон тоглоомыг Фафнер туршиж комент хэлж өгөөл лифтээ нартай амьдарч байна. Уг нь хараалын луу Фафнер хүмүүсийг үзэн яддагч. Такия бол түүний үзэн яддаг ертөнцийг холгоох гэж ирдэг шуналтай, атгах санаатай хүн биш байсан юм. Тэгээд маргааш манай хоёр ивент зохиосон мангагаа зархаар болдог. Энэ Такия ч бас хөөрхөн ажилласаа гадна янз бүр юм хийгээд явж идэг. Гэтэл Такиягийн мангаг зарах байсан хоёр хүн нь ухаан алдаад унчиж. Тиймээс Торо Кобаяши хоёр туслахаар боллоо. Кобаяши зарж Торо жагсаалыг хариуцсан. Фафнераас өөрөө хараал гисэн шинэ манга хийгээд зарах гэж сууж байгаа. За ингээд хүмүүс орж иртэл бүр бөөн спорт алхаа хийсэн хүмүүс яарад орж ирж шүү. Гүйж болохгүй гин. Тэгсэн жагсаал хариуцсан Торо косплеер гэж бодоод нэг гар зураг дарахаар ирдэг. Гэхдээ Торо биш гэсэн ч дараа нь зураг дарахаар ирнэ гэд яваад өгвөө. Энэ хооронд гэртээ үлдсэн Кана шавж өргөж байгаа зүгээр идчихдэг нас. Харин Торо Кобаяши хоёр амралтаа авч Фафнер дээр ирлээ. Хөөхий бүр нэг ч хүн ирээгүй дээ. Фафнерийн хараалын мангаг нь үзтэл бүр жинхэнэ хараалын талаар бүх заавраар нь бичигдсэн байл яг уу. Торогийн хувьд бол Фафнерийн хараалын номыг ердөө 1000 yen-ээр авч байгаа нь ашигтай болтой. Бас хүмүүс донд жинхэнэ чөтгөрөө төртлээ. Чөтгөрүүд хаа иймэрхүү ивент дээрж косплей олгож өөрийнхөө жинхэнэ төрхөндөө ордог гин. Баян хүний дүрд байгаад хар хэцүү байд юм шүү байгаа. Тэгтэл Торог лөө гэж мэдээд бид нэг зүгээр хоол гэж хардаг лөө юу гэд айгаад зогтчихно. Тэгсэн Торо тийм биш шít. Бид нэр зүгээр л өлсөд хоолоо очиж иддэг шít. Энд чинь байгалийн үйл биш юм уу гэдэг. Ямар ч тааш Торо бас Кобаяшигаас лөө болж өөрийнхөө төрхөнд орохыг гойдог. Кобаяши бусдад төвөг утгааргүй хэмжээнд болно гэж зөвшөөрч үүнээс хойш нөгөө Торогийн зургийг дарыг идэх хүн ирээд араас нь баахан зурагчид ирж зураг даруулсаар агаад сүлдээ бүр ядарчээ. Ингээд ивент дуусч Фафнер хайрцаг дөрөв мангатай хайрлаа.
Нэг өдөр бөөнөрөө далайн орвоо. Гэтэл том тээврийг задгаа ирээд хувцас солги төгтчихнэ. Харин Канна хавч идэл явж гин. Тэгээд далайн орохоор ортолын луунооч нь усан дотор амьсгалж чаддаг. Бас мангар хурдан сэлдэм байна. Тэгээд хит их хүмүүсийн анхаарлын татлаа гэж Кобаяши цагнуулна. Энэ үед Кобаяши аав ээжигээ сандаг. Болгосорсон Кобаяшиг хараад Торо асуудал гэр бүлийнхээ талаар ярина. Торогийн тал гонигтай болчлоо. Яагаад гэвэл Торо Кобаяшиг аав ээжтэйгээ уулзуулахыг маш их хүсдэг. Гэхдээ Торогийн аав ээж нь хүмүүсийг үзэн яддаг. Харгал юм бол шууд л устгах нь. Тэгэл Торо гонглсон байжээ. Өдөлгөө Канна сургуулийн аяллаар явна. Тэгэд Кобаяшигаас бенто буюу савтай хоол бэлдэж өгөхийг асуулаа. Тэгтэл Торо дундуур нь орж би хийгээд өгье гэд Кобаяши бас мөчөөгөө өгөхгүй манай ир өрсөлдгөр боллоо. Шүүгчийг Фафнер том өмд 2 хийн. Үндсэн хоол, салат тэгээд десерт. Санхүүдэд харуулж хэн төгс бенто хийх бол эхний тэмцээн салат. Торо нүсэр бүр мангар гой харагддаг салат хийтэл Кобаяши 2 үрлэн бамдаар тавьчих. Тэгээд Кобаяши ялчдیں۔ Бенто дотор угаас яаж ийм их салат багтах уу? Салат нь зүгээр 2 шиг үрлэн бамдаар ахтал хангалттай. Бас ирүүл. Харин дараагийнх нь үндсэн хоол. Торо шарсан мах. Кобаяши өндөгтэй бекон хийлээ. Энэ удаад Торо яллаа. Одоо хамгийн сүүлчийнх десерт. Кобаяши цэцэгнүр бэлтгэл Торо нөгөө ертөнцийн амталтаа аваад ирдیں۔ Ингээд Кобаяши яллаа. Гэтэл Торо нөгөө ертөнц рүү явснаас болоод хаалга нэгдэж нөгөөхөр нэрмаг их дахин нэг лөө Торог авахар иржээ. Энэ хоёр угаасаа л дандаа модалцдаг. Өмнө нь модалцахдаа бүр 3 арлыг хормын дотор сүрүүлсэн гэж байгаа. Тэгээд үзэлцгээд иртэл нэрмаг гэдсэн дугаараас ямар ч тач Торо хүчээр авч харна гэд Торо үзэлцэх уудам талбай руу шилжих алга гаргаж ирдэг. Тэгээд Эрмаг төрүүлж оронгууд нь хаалгыг хаагаад начдیں۔ Хөрхидөө. Дараа өдөр нэрмаг буцаад иржээ. Өлссөн болохоор хүч нь гарахгүй. Тэгээ буцах хаалга нээж чадахгүй юм байна. Кобаяши нэг крентэй талах өгтөл Эрмаг тэрийг амтрахын эзнээ Тород хүч орчлоо. Одоо үзье Торо гэсэн чинь Торо. Яг одоо явуулнаад ууттай талхыг чинь бүгдийг нүгий. Гэт Эрмаг шууд талхаа аваад явсан байдаг юм. Тэгсэн дараа өдрөөс нь Эрмаг Кобаяшигийн ажлын газар ажиллахаар ирсэн байжээ. Эрмаг хүний ертөнцийн талаар юу ч мэдэхгүй болохоор Кобаяши захаасан заажиг үн. Тэгээд ажлаа тараад иртэл Торо өөр лугийн өнөрлээд хинтээ араар минь тавьсан гэж уурлаа надын. Үүнээсээ Кобаяшиг тагнуулдаж Кобаяшигийн анхаарлын татахын тулд гэрийн толтлон цэвэрлж хоол хийж өгнө. Яг энэ үед нь Эрмаг ирээд Кобаяши Торог гомдсныг ялгадаг. Кобаяши бусдад сайхан ханддаг хэрнээ Торотой болохоор үгүй бэл чи яах гээд байгаа гэдэг болохоор намаагчаас хаяа эрхлүүлж байгаач гэж хэлнэ. Кобаяши өөрөө интроверт ганцаараа ижирсэн болохоор яхаасаа мэддэггүй ч Торо Канна Эрматай тараад баг багаар өрсөлдөж эхэлжээ. Улуу Канагийн сургуулийн спортын өдөрлөг болно. Канна Кобаяшиг эрхийг хэлтэл ажилтаа болохоор боломжгүй гэдэг. Тэгтэл Канна гомдчихно. Аав ээжтэй тоглох гэж асуудал үүсгэсэн боловч аав ээж нь хүний ертөнц рүү хөөгөөд Кобаяшитай таарч хайрын хэрэглийг баг багаар мэдэрч эхэлжсэн Канна. Кобаяшигаас боломжгүй гэж сонсоод сэтгэл нь шархалжээ. Тэгээд маргааш нь Кобаяшиг ажилтаа үед нь очиж хараад завгүй ядарч байгаа Кобаяшиг шалхаа ойлгохоор шийдэж ажилтаа хичээгээрээ сайхан амраарэ хичээд унтцдаг. Энэ үед Кобаяшиг имшиж ажиллаа шахаж хийгээд спортын өдөрлөгт нь оролцохоор боллоо. Ингээд спортын өдөрлөг ирлээ. Канна Кобаяшиг ирсэнд Торо гой хоол хийж ирсэнд нь баярлана. Уг нь ихэндээ хожигдчихсэн ч манай хоёрыг ирснээс хойш дээсэн дээр бас оос талтанд Каннагийн яллаа. Ингэж явсаар эцсийн тэмцээн болох бохайг үл тэглэн. Сая Кавагийн орх хэлж ирээд уг нь хордон гүйжсэн ч бүдэрхтэй барьсан юм унгаагаад татчихна. Гэтэл урд нь Каннагийн авах хэлж ирээд Канна гүйж явсаар яллаа. Аригато Кобаяши. Шинэ жилд хөөж Канна Торо хоёр хүнсээ цуглуулж ил үргэлж мах авдаг газрын ах хөгжүүлийн асамжийн газар жүжиг үзүүлэх байсан ч түүндээ бэлдэж байгаад хөлөө гимтээсэн гэжээ. Тэгээ Торогоос оронд нь жүжиг тоглоод өгөхийг гойдог. Тороч баяртайгаар зөвшөөрч гэртээ Фафнер, Том өмд, Эрма, Сайкава, Шота гэд бүгдийн дуудаж ярихлаа. Эрмаг зүгээр хоолоор өрхтөө дагуулад ирсэн биднээс. За тэгээ жүжигийн сэдвэрээ дэлхийн алдартай хүүхдийн үлгэр болох шүдэнд зурдаг охиныг өөрчилж үзүүлэхээр боллоо. Та нар багада сонсч лээсэн бах та. Шүдэнд зурдаг охин үйл аав нь байгаа бүх шүдэнзээ зарчаад эргэж тушаана. Нилийн хатуу бас охины гэр бүл ядраахан амьдралтай амьсанжээ. Охин өвлийн хүйтэнд шүдэнзээ зарахын сацуу. Хүүтнийг давж гарахын тулд өөрийгөө шүдэнсний галаар дулаацуулна. Гэтэл удалгүй нас орсон байх хэвээр охины хайртай эмээ гарч ирээд охиноо сайн гихчин тэрч аваад дулаахан газар руу оддог. Охин өвлийн хүйтнийг давж чадалгүй тэндээ нас орсон ийм харамсалтай түүх. За тэгээд энийг өөрчилж жүжигийн директороор Фафнер ажиллана. Тэгээд хүн бүрийг жүжиглэлтийн шалгаж эхэллээ. Тэгтэл хөөртөм Канна гол дүрээр сонгогдож бусд нь янз бүрийн дүр нэмж тоглохоор боллоо. Бас шинэ жил болж байгаа учраас Канна гэрээсээ яндан хайгаастай. Сантаг яндангаар орж ирдэггээ Сайкавагаас сонсчиж тэгсэн Торо яндан хийж өгөө хөөрхнөөс. Ингээд жүжигийн бэлтгэл эхэлтэл бүгд нэг л болж өгдөггүй. Жүжигээ илүү гэгээлэг болохыг хажууд нь малгай зардаг хүн самурай шидтэн нэмж мэмэд бүр алж өглөө. Харин Канна Сантаг эрхийг хүлээсээр
Ингээд жүжигийн өдөр ирлээ. Өвлийн хүүтэн шөнө нэг охин шүдэнд зараа зогсож байна. Гэтэл хажууд нь малгай зардаг өвөө ирдэг. Малгай ах уу гэж асуудал охин мөнгөгүй бас даарна. Гэтэл өвөө өөрийнхөө малгайг шатааж дулаац гэдэг. Тэгтэл шатаасан утаан дундаас юу мэддэхгүй хүн гарч ирснэ охин. Чи шидтэн болохоор сонгогдлоо гэж шидтэн болгочдөг. Гэтэл өвөө нас шидтэн охин болъё гэж хуугаад шидтэн охин боллоо. Тэгээд тулдаг гэтэл шидтний дагн гарч ирээд юу мэддэхгүй үнтэй толдаа талга болцдог. Тэгтэл шидтэн охин ертөнцийн бузрыг авна гэж яагаад нэг байшин шатаачваа. Тэр нэгөө самурай байшин. Гэл шидтэн охины жинхэнэ дайсан чөтгөр шидтэн гарч ирдэг. Хоорондоо бүр жинхэнэ шид ашиглаад тулдсан чинь хөвгчүүлнэ. Энэ нөгөө CGI гэдэг нь үү гэд бүх хөвгчүүл жүжиг сонирхон үзэж энэ өдөр амжилттай өндөрлөө. Оройн Кобаяши шинэ жил тэмдэглэнгээ Торотой хамт тэнгэрт нисч бэлэг болгон оролт өгдөг. Бас Каннаг Санта хүлээж байгааг нь мэдчихсэн болохоор нууцаар бэлэг өгч байгаас сэрээгээд хараа гэж нуугцсан ч тэр шин Канна бүтэн сэрэн унжжээ. Шинэ жилийн дараа Торо суглаа сугалж халдаг ширээ аждаг. За мэдээж халдаг ширээ гэдэг бол ядарсан нэгний альжаалыг тайлж, хүүтнийг дулаацуулж, тогтоо амрах хамгийн сайхан ширээ билээ. Мэйд Торо хүртэл Кобаяшиг зарах хэмжээнийгээ л бод. Хоол хийгээд ширээндээ, мочи хийгээд ширээндээ. Тэгээд нэг сарын нэгэн сүм орохоор болж Торо Канна хоёр кимоно өмсөд явлаа. Сүмд нөгөө эдтэйгээ таартал том өмд бүрнийг дандаа эвөө хувц өмссөн ирж идэг үстэй. Дараа нь Кобаяшиг нь бөөнөр ярьж шинэ оны хоол идтэл зөвхөн Кобаяшигийн хоолнд Торогийн сүүл явж иваа. Маргааш нь буцаад халдаг ширээндээ. Кобаяши оранж эзний хогийн хавын савраг оруулж чаддгүй. Тэгснэ. Торо түүж аваач гэж авдیں۔ Торо завгүйгээд Кобаяши арай гэж аваад дахиад шидсэн дахиад арсангүй. Ямар тач шинэ жилийн амралтын өдрүүдийн халуун ширээн дээр амарч имэрч тухтаа сайхан өнгөрөөлөө. Кобаяши Торо хоёрын анх танилцсан өдөр. Кобаяши ажлынхаа дарангуулагч боссосоо олоод хямарч архиуж өөрийгөө тайвширдаг байсан ч тэр өдөр тасарчлаа угаад буух бодлоо өнгөрөөд бөөрхөдөө хүрээд иржээ. Тэгээд ай модон донд өөртөөгөө ярьж явсаар сэлэм зогтсон лоотой тардаг. Торо сэлэмнээс олж үхлийн ирмэгдэр тэгээд Кобаяшид үххийнхээ өмнө дорд гаралтай хүнтэй таарах чижтэй гэд амар сүртэй хэлдэм тэгсэн Кобаяши. Байн ингэж яриад ядрахгүй нү? Энэ сэлмийг чинь аваад болоо мó? Гэснээ авирч гараад цуглаа наачтیں۔ Кобаяши өөрөө ч мэдлгүй лууг аварч тэгснэ. Энэ одоо зүүц гэсэн луу хүртэл манай босс шиг яриад тахтай явах тий. Гэт гомдлоод суучна. Сүүлдээ Торог бүр хамт уумо болоод өглөө. Тороч хүн төрхөнд орж тас огцсон манай хоёр шинжэнгөө өөртөө зовлонгоо хуваалцаж татсансчээ. Энэ үед Кобаяши Торог гэртэн хамт амьдрахыг урьдаг. Угаасаа Торо үхлийн ирмэг дээр нөгөө ертөнцөөс цугтаад хүний ертөнцөд арга ганцаараа үлдсэн билээ. Кобаяшигийн саналыг зөвшөөртөл Кобаяши тэгвэл $1 заа юу гэд анх Торо эрэхтэй мэйд болсон юм учиртай байжээ. Нэг өдөр нөгөө ертөнцөөс Торогийн аав Торог авч явахаар иржээ. Луугийн ертөнцөл татгалцсан аргагүй хахир хатуу ертөнц. Өдөрхөн л хүнсээ цуглууллаа гэд гарсан Торо дахиж хизээч эргэж ирээгүй юм. Торог явснаас хойш өдөр хоног нэг л удиртай, нэгэн хэвэн мэт. Такиятай хамт уухаарч явахгүй, өөрийгөө ойлгох завгүй байлгахын тулд ажлаа орой олгон хийн. Гэтэл нэг өглөө Торо буцаад ирдیں۔ Энэ үед Торогийн аав нэрж Тород хүний ертөнцтэй гүнзгий орооцолцож болохгүй гэж хэлдэг. Учир нь хизээний өдөр Торо шархалж бутарч эхэлнэ. Торо ч энийг өөрөө мэдэрчээ. Хүн гэдэг домогт луугийн хувьд амьдралынх нь хоронхон зориул настай амтан. Хэдий Торо тэрийг мэдчихсэн ч Кобаяшитай хамт үлдэхийг хүсжээ. Кобаяши Торогийн бодлыг хүндэлж үг хэлхийн зургүй аав нь Кобаяши шидэрээ боддог. Анх удаа айдас уур хилэн мэдэрч байгаа юм шиг Кобаяши босч ирээд Торог хамгаална. Тэгтэл аав нь хүн байж байгаа тэгтлээ Торог хамгаална вэ? Торо тайртай мүү гэхэд Кобаяши тийм Торо бол сайн хүүхэд гэсэн аав нь Торо сайн хүүхэд гэдгийг би ч мэднэ. Кобаяши бодсон бүхнээ хэлтэл аав нь уралж алах гэж завддаг. Торо өмнөөс нь хамгаалж аав нь энэ чиний шийдвэр үү? Тэгвэл энэ газар ихтерхий бачин байна. Гэт Торо аавтайгаа толдгаар боллоо. Толдооны үед Кобаяши Каннаг унсаар нөгөө ертөнцөд иржээ. Тэгээд аавд нь хоёр өөр төрөл байлаа гэд нэгнийг ойлгож нэгэндээ итгэж чадчихвэл олоо. Би охин чинь итгэж, охин чинь ч надад итгэсэн. Тэгвэл одоо аав нь охиндоо итгэх цаг юм биш үү? Гэхэд аав нь би үүнийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Хоромхон зургийн настай, шуналтай, атгах санаа агуулсан хүн гэдэг дорд амьтантай хамт амьдрна гэдэг боломжгүй гэд яваад өгдөг. Яг амхандаа охиноо л хамгаалаад байгаа сайн аавлаа юм л да. Тэгээд бас явсан гэхээр зөвшөөрөж байгаа юм шиг тий. Аав нар цаанаа л нэг халан гаднаа хайрын дотроо цүн дээр хүмүүс идэг шүү. Валентины өдөр ирж Торо бас болохгүй баахан нөгөө ертөнцийн материалаа шоколад хийж Кобаяшид өглөө. Тэгэл Кобаяши мангар serious болсноо. Торо амьдралд итгэлцэл гэдэг юм байд юм штэ. Ганц л итгэл алдвал өдий хүртэл босгож ирсэн бүх зүйл чинь орно. Энэ шоколадыг үнэхээр идэх нь зүгээр үү гэсэн. Өө би ямар салгалсан юм бэ? Бүтлгүүцсэн шоколадаа өгчөж гэж ас. Энэ үеэр том өмтас шота зориулж шоколад бэлжидэл шота орж ирснэ. Шоколад бэлдээд байгаа мó? Арай биеэрээ битүү төрхснээ өөрийгөө Валентины шоколад гэж өгөхгүй юм байгаа зү гэсэн. Яаж мэдсэн гэж авдیں۔ Алдаг гар шүү. Канначаас Кобаяшичаас шоколад олоороо ирдэг. Харин Фафнер Такияд лежендэри сэлэн бэлгэлжээ.
Харин Кана бүх шоколадаа идэж дуусгаад өөрийг хайж идэл Торогийн хийсэн шоколадыг олоод идчихэдэг. Би нүд Кобаши ирээд идчихсэн шоколаднаас намсан чинь л гинтл би халуун болж сонирн болоод ирвэ. Торо санаан зовоод иртэл Кобаши Торо наашаа суу гэснээ хувцаа тайл. Би ийм косплей шиг хувцтай бэдгүй гэд нам тасарсан бүлгөө. Шоколад нь архины альцтай байж таарад баах юм хольж хийсэн улам хүчтэй олгосноос болоод тасарсан байжээ. Эрмаа шоколад хийн гэж хотлаа штт. Өөрөө идсээр агаад ганцхан бөөрийнхий жижигэн шоколадтай үлдээд тэрийгээ бас өөрөө идээд дуусгасан байдаг юм. За тэгээд энэ хүрээд Кобашигийн луу мэд аниман дуусж гин. Та нарт аль луу нэлээ хөөрхөн санагдсан бэ? Дуртай дүрээ сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Тэгээд бас лайк сабаа дарахаа мартаваа. Дараагийн бичлэгээр олзъя. Бай.